Бүгд найрамдах Солонгос улсын Community сургуулийн оюутнууд Монгол улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсын дээд шүүхийн хамгийн газар Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуультай хамтран сургуульд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготой хамтын ажиллагааны санам жүжигийг байгуулсан билээ. Уг санам жүжигийн хүрээнд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн төвийн солилцооны зуны сургалтанд хамрагдсан бүгд найрамдах Солонгос улсын Community сургуулийн оюутнууд улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа. Танилцах уулзалтын эхэнд улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарлах үйл явцуулан шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм а. Үүний дараа улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга заяа дэлгэр мэдээллийн аюулгүй байдал технологийн хэлтсийн дарга инх төрнөр оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын төгсгөлд оюутнууд шүүх хуралдааны шууд дамжуулалтын өргөдөө танилцаж сонирхсон асуултад хариулт авсан юм а.